4-р бодис буюу тийм уран гэдэг чинь өөрийнхөө одоо цум амин эргэлтийн орон зайд үүсэх цахилгаан болоод соронзон хэмээн бөмбөлгүүд хамаа намбаагүй цаацаж бусад цумын амин хэмээн бөмбөлөгт орон зайд нөлөөлснөөр задрах үзэгдэл бий болж ямарваа нэг бүрдэлийг бүр анхдагч улбаа эргэлтийнх нь хүрээнд задлаад явж явдаг үзэгдэлд байгалийн нэгэн нууцлаг хүч гэж тайлмаар юм уу. Тэгэхээр байгаль дэлхий дээр энэ бодис яагаад агуулгдсан бэ гэвэл бид нөр өөрөөсөө нарны цацраг гэдэг бүсэд амьдардаг. Тэрнтэй харьцан үйлчлэхийн тулд энэ бодис байгаль дэлхийд зайлшгүй хэрэгцээтэй. Ухна хэрвээ бид нэр энэ бодисынхон байрлал зүг эвдэх юм бол нарны байрлал зүгээс эвдэрнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл дэлхийн эргэх хурд, дэлхийн нартай байх тогтмол орон зай эвдэрнэ. Зүгээр дэлхийгээс нүлгээгүй харилцах орон зай нүлгэлтийг л хийхэд ийм нөлөөнд үүснэ. Ухна. Тэгэхээр нөгөө тогтвортой байдаг цаг агаар чиг амьсгал маань өөрчлөгд. Яг энэ зүйл өөрчлөгдснөөр нөгөө хэсэг газрын бохирдлоос илүүтэйгээр их хэмжээгээр ашигласны үр дүнд дэлхий дээр юу болох гэхээр цаг агарын асуудал байна. Цаг агаар бол амьд амтан ай ургамал хүн төрлөختөн бүгдийг нь ялгамжгүй тулхан шаарддаг нөхцөл шүү дээ. Тэр лөө өөрөө хүмүүс орох хэрэг юу байна гэж бодно. Одоо энэ дулааралт юм уу хөлтөлтөс илүүгүйнээр бид нэр тэнхилхэн эргэлтээ алдахад дэлхий маань тийм үү нарны тогтмол орон зайнаас алдархад сүүлтүүдтэй мөргөлдөх тооцооллууд чинь гэдэг чинь шүү дээ. Сансрын чөлөөт сүүлтүүд байдаг тийм биз. Тэр нь тогтмол замаар бас 60 жилдээ 100 жилдээ 1000 жилдээ гихчээлэн хөдөлж байдаг. Энэ огтлцлууд нэгдэснээс нэг гарах мөргөлдөлтийн улмаас сүрэх тогтолцоо гараад ирэх үгүйсгэхгүй биш тоомогдлолаараа байгаа. Анхны бүрдлийн тэнцвэрийг эвдэж байгаа учраас бүхий л амьд амтан гэлтэйгүй чулуу болоод ирдэс тийм үү. Байгалийн өөрийн анхны бүрдлийг эвдэж газар зүүн бохирдол үүсгэнэ. Газар зүүн бохирдол нь агаар мандал ус хөрсний бүтцийн орон зай тархалтын орон зайтай явагдана. Тэгээ энэ асуудлыг одоо хүмүүс байтайгаа ирээдүйн хүмүүс шийдвэрлэхэд хэцүү дээ. Өөрөөр хэлбэл ном отоход арай л догшин байгаа зүйлээр наадаж нэг хэсэгхэн хүний хөрөнгөний төлөө эхлээд тухайн бүс нутгийнх, дараад нь бүс орных, тэгээд улсынх, тэгээд дэлхийн гэсэн явцурсан цаг хугацаатай хохирлыг л үүрэх асуудал үүснэ. Явахмжтай. Тийм учраас өөрөөсөө тийм хэрэгт унаж байвал ёстой мөхөж байхдаа таарсан ус гэж хараамаар. Тийм үү? Тийм улсын хажууд оршиж байвал тэр улсынхаа тэнхийг гайхаж арт түмнээ хамгаалах гэж маш их санхүү хөрөнгө мөнгө амьдралын дэг жаяг өөрчлөх шаардлага болно. Газар нутгийн илэгдэлд хориг тавих гэж маш их төрийн бодлого шаардна. Тэгэхээр хөрш байхад хүртэл ийм асуудал чинь хэцүү. Энэ нүгээр тоглож байгаа бол өстой. Тэгэхээр энэ улс хоорондын асуудал болох зүйл дээр өөрөөсөө тоглоомонд орно гэдэг амин хорлоготой адилхан юм уу та. Эргэх тогтолцоогүй тэр бохирдол дээр юу тохиолдох юм бэ? Тийм бид өнөөдөр тэгээд энэ улсыг яагаад чадваргүй тоглогч гэж үзэж байна гэхээр гудамжны хогоо шийдээгүй байж өөрөө дэлхий дээр асуудлыг шийдээгүй хогны тогтолцоо үгүйж орж байгаа нь хамгийн муухай тогтолцоо байхгүй юу? Орс болчроод сонсоцгоо өмнөөс одоо хүртэл оршин тогтнож ирсэн улсын тулгуур ухаан бий. Энэ бол хийчийг тоосгуурын тэнцлийг хадгалах ухаан. Үйлдэж буй үйл гэрэ хэлцэл ямар ч вэ энэ гурван зүйлд хохиролтой бол заавал зогсоодог ийм л ухаан. Энэ л ухааныг тэсэн учраас өдийжил улс хэмээн нэрлэгдэж Монгол угсгаа байсаар ирсэн. Газар нутгаа ухан сэндийчж өөрсдийн уухус амьсгалах агаар гიშгэх газрыг хохироож үүнээсээ өөрсдөө хохирох мөхөх ийм шийдвэрийг гаргах нөхцөл боломжийг хэмбгайдч бүг энэ цагт Монгол улс оршин тогтнож Монгол хүмүүн үеийн үр удмаараа амьдран суух болно. Үрсмэн хичээцгээ, үрсмэн сэрцгээ, үрсмэн босоцгоо.
газар ухаад баяжиж болно. Гэхдээ ураанаар бити оролдоорой. Одоо бүр тийм болчиход байна шүү дээ. Өөр алт малтада өөр өдөр мөдөр юу гэдэг юм те. Тэр уулуурхаануудын чинь баг зөвшөө. Ураанаар л бити оролдоорой. Наа чин биш шүү гэдэг ингээд. Ураанаас болоод баг бусад уурхаануудыг зүгээр гэр ингээд харьцуулалтаа тэгж боддог болоод байна шүү. Энэ сүнсэж устгад юм аа. Юун тэр нөгөө хор хөхөл мохорл бити хэл те. Бүр ингээ нэг стесээ үүсэл ингээ хоёр стен болоо шавж мөлхөгч гэл ингээ болж байгаа шүү дээ. Тэр яг тэр замнлаа буцаад ихнээс нь хийн болж шүү дээ. Хэдэн мянган жил. Жинхэнэ сүнсээ устгуулъя бүр тэр чигтээ ингээ бүр амиа хорлох шүү дээ. Энийг махан бие устгах биш бүр сүнсээ устгая гэх юм бол ураанаар хорлоо. Энийг гэхдээ нөгөө сүнс гэдэг зүйлийг яг шинжлэх ухаанаар бүрэн тайлчаагүй байгаа болонгууд би ингээд ярангууд хий хаасан зөвлөлчод байгаа. Тэр гадар шоронд. Тэр гадрын хөрсөнд байгаа тэр шарон пэрэн гаргах. Амтал үгүй болно. Үгүй байна танаар. Тэр хүн амьдарч байгаа хүмүүст нөхөрлөө. Бид тамаагүй. Тэрний дор байгаа танаар балгамш. Тэрний хийсэж байгаа. Агаараар танаар амьсгалах хүмүүс. Их Монголын гадар нутаг. Яа тийм анцлагта тийм салхитай яагаад тийм хөрсөн дороо яагаад тэр олон эрдэмтний нууцсан эмэлдэл хийдэг ирэх хурдан тэнд ба зөвхөн хурдгүй байгаа ойлгож байна зөвхөн ч логсвол юу бол амьд хуан амьд үлдэх айдалхан халаагт ийм ухаантай энэ энэ хоёрнуудтай тэрхэн доосоо юудаг. Энэ олон амтэн өргөмөл хүнсүү тааны энэ сүнс хаалт хинэмжүүлгөө хаалт дэвлүүлээ наруулгоо. Лагт оноосан гарагтаа өөдөр юм ярилцаад өөдгөс мөрлөдөө цуглуулаад үлгэрээ тэр үдэ шатал хийлмээр таалагдсан гэж хийлэн байна. Лагт Саран ундэгэна ханагад байгаа урашатайхан шаннаратон хөргсөөвэ хаяа цусэчэн ёолаж соцсэгчэн таслан утмэгчэн өгөөрөлт аммэчэн аван хөх Монголын хөх харахтуудыг ухт тунхот урангэгчэгэн ухад байгаа яатродын сүнсийг нь цайлуулж сүлтэйг нь аннагаж хөхөөгдөг бассаж хорстэлхэг завахстэг цааланэг зүтрэхстэг байолыхтолхыг сонногчтод хөх Монголын хөхөсүүдийг эцэнгөмөт саннаж эргүймэтаа шалж сансан зараагаараа сансан болгоно үлдөхсөдөд хүссэн болгоно үсэгчэдэд томьёгчэн таслана үнцэгчэн үгүйрүүлнэ хөхөөгдөг хэтэх басаад хөхөсүүдийг мэн басан ялж байгаа урсат сонсот тугаа эргэлгээд хөөдөөдөн хөрстөн задраад хүмүүний ясэгэн төгнэ гавлийчэн өнкөрөөлж ясэгчэн цайлуулнда сааралсан эхнөтхөө тусаарсан газаранатхэг мэн эзлэгстэг хүний орчлонгоос зайлуулж галтан шатааж галтурхээ тамдан тушаа тамын тогоонд ясаарч нэг бүрчлэн тоолуулж хийсэн үлэгч сүнсэн чин мэдрүүлгээ өгдөн нэг мэдхэвц